гэдэг юм. Наа цаг явж яхад зам бол үнэхээр сайн юм байна. Одоо 33 гаруй гинэ. Таиланд шиг бүр амар халуун бас биш юм байна. Монголын 100 шиг дажгүй цагаа гартай байна. Тэгээд дараагийн дэлбэр бараг ирчихлээ. Өнгөрсөн өдрүүдэд байсан энэ Акода жишээ бол юу хийсэн бэ гэхээр мөнхийн бүрийтэй тоглож явсан. 3 боцоход 3 цаг тутаа байна. Тэгээд тэр оронд юу хийх вэ гэхээр дараагийн казино руу явж байна. Мөрийтэй тоглоом бол мөрийтэй тоглоом юм байна. Үнийг амархан амтгууруулж насаас тоглоом. Тийм бол ойлгосон. Тэ цагийг зугаатай өнгөрөх гээд байгаа хгүй юу. Мөрийтэй тоглоод амьдралаа болсоод байдаг хүмүүс их асуудалтай. Тэгээд хамгийн гайхалтай зүйл нь тэр амар сайн англи хэлтэй юм. Өөртөөх нь аялга байгаа. Гэхдээ тэр аялга нь аялга биш зэ амар гоё юм. Гэдэг юм. Гоё тийм маягтай аялгатай. Харагдаж байгаа хүн болгоо англи хэлний төвшин маш сайн байна. Бодолд орж амрын. Окей. Тэгвэл орж ходог. Ходвол газар. Would they have any pool? Oh wow. Тэгвэл тэгэж төвлөж орж ирээд маргааш өглөө. Пул нэм биш. Битээ пул орох гэж явчихсан. Яг дээрээс наашин чинь гайгүй том харагдсан. Тэгээд яг сэлдэг бат руу орсон чинь амар жижигхэн пүүлийн болоод гараад ирлээ. Пүүл таалагдсангүй. Тийм болохоор одоо явж өглөөний цай гоё. Энэ бодлоор нь өглөөний цайг. Тэрний оронд би ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэхлээр штэ энэ тийг 7-Eleven орж Филиппин амттанд туршиж үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа байхгүй. 7-Eleven-д болохоор би гарсаа. Өчигдрээ энэ казино Celebrate Resort гэж байгаа байхгүй. Resort-оор нь яг очсон даруйда тэнд амарсан бол тэр үнэхээр гоё газар байсан байна лээ. Гэхдээ бид хоёр Акода руу төрүүлж очсон. Учраас Акодад хончхоод Celebrate руу явсан чинь Celebrate бол амар мяа газар шиг санагдсан. Гэтэ бид хоёр Акодад хоног байсан бол тэр стил хоох ямар гоё газар вэ гэж хэлэх газар байсан зэ. Гэтэ Акодад яг хэдэн жилийн хойно юм хөгжсөн хойно баригдсан болохоор илүү тав тухтай тэгээ бас машинууд зохион байгуулалтын интернет нь бол илүү гоё шинэлэг байсан. Апдейт хийсэн 15 Pro шиг. Ганц гоё юм нь юу байсан бэ гэхээр өстэй ундаа гаргаж ирчихсэн. Акодад болохоор зөвхөн ус, кофегаар л өвчлөжсэн байхгүй юу? Celebrate өстэй ундаагаар өстэй цай энтрээр өвчлөжсэн. Амар халуусаад орж ирэхэд амар гоё байсан. Энэ хүмүүс англи хэлийг үнэхээр сайн сурч байгаа. Сая ингээд буудлаас гараад ирэхэд зүгээр хамгаалагч хүртэл good morning. Яг нэг ийм акценттэй би бүр сая өөрөө хэлчихсэн шүү дээ. Наа гэсэн яг ийм нэг хүний тайвшруулах ийм акценттэй хүмүүс. Бас нэг хэлэх юм нь юусэн бэ гэхээр мөрийтэй тоглоом нь эхний өдрөө алдсан ч бай, олсон ч бай эхний өдрөө сонирхолтой байдаг юм байна заяа. Тэрнээс хойш өдрүүд дандаа гүнхтэй байх болно. Мөрийтэй тоглоомонд донцсон хүмүүсийг амар ойлголоо. Цаанаасаа л тогломоор санагдаа. Дуу муу ингээс чихэн сонсогдоод нүдэнд харагдаад. Тэр мөрийтэй тоглоом болгоомжтой байгаарай. Би яагаад тэгээд дахин тоглосноо ойлгохгүй надаа. За, сөвлөлөр нь болоод ирлээ. Таиландын дэлгүүрээс барааны сав олдгоо. Энд барааны сав байна. Энэ Ayala Mall гэдэг энэ бүр энийг ингээд тойрсон амар том
шопинг мол байна. Эрхээс өмнө бичлэг үзэж хахад амар олон өнгө алдсан. Навсаас нь жижиг байшингууд харагдадсан баггүй. Тэгээд яг энэ хэсгийн ариад бол амар том сонирч гоё архитектурын шийдэл гаргасан тийм барилгууд бол маш эрчимтэй барьж байгаа газар байна. You wanna see? Баярлаа. Бидний дэлгүүрээс уух олдохгүй байсан байхгүй. Тэгээд таньдаг юм аа гэсэн. Яг манай нөхрийн дуртай. Do you like it? Орхоо өрөөд авсан. Тэгэхдээ одоо идмээргүй. Зүгийн болтой. Энэ тоо юмтай. Филиппиний амттай гэсэн. Chili cheese. Манай нөхөр Филиппин амттай. Зүгээр л газрын цам шиг амттай. Тавста писташио. Ногоон биний чүглээ Монгол хэл байх. Вандуй. Халуун ногоотой юм. Гой самартай. Яг сүртэй. Гэмээр халуун ногоо. За сүүлийнхэн. Амт нь бол гой биш юм байна. За ингээд болоо. Угаасаа өндөр настай болоод ирэхлээр бүх юмыг идээд үзсэн. Юм нэг сонирн биш болцсон байт юм байна өө. Тэгэл чипсэнд бол үнэхээр дуртай. Би бас ийм юмнууд авсан юм байна. Нэг килограмм хоол идчихэд явж байгаа хүмүүсийн царай. Слот машин дэргүүл садарч явсны сүүзэнд орж ирлээ. Аль эртний л эндээ орж ирээ сайхан. Идэж явсан модel сайхан байсан дээрсэн баггүй. Слот машин дээр бүгд сууж хаад. Өнийг хэлэхэд энэ фүлийн ус халуун байх ч айгүй эвгүй юм байна. Сэрүүц гэж усанд ордог байц. Усанд орохлоор халууц цадаа юм. Өнөөдөр ниснэ. Энэ хотел уг нь бол зүгээр байдаг л жирийн хотел байгаа байхгүй юу. Гэтэ бид хоёр анхны өдрөө ийм том газар буудсан чинь дараагийн ер нь орсон бүхэл газрууд амар мяа санагддаг болчихд юм байна. Тийм болохоор тэр мартын өдрүүдийнхаа бүх өдрийг ийм сайхан тансаг газар захиалах төлөвлөгөөгүй болвол ер нь жоохон зэрэглэл муу газартаа ихэлж байрлаад сүүлийн өдрүүдтэй гоё газар байрлал идэх зүгээр юм байна гэж би бол дүгнэлээ. Өчигдөр бид хоёр энд дэдэг Содерик гэдэг бас нэг мөрөдө тоглоомын газар, ресорт газар очсон. Бас нэг Франц стайлны барилгатай юм дэлхийн хамгийн том буфет хоолны газар гэдэг газар очсон.
Хэдийг айгүй гой газрууд байсан дээр. Тэгтэл энэ Окода гэдэг энэ сүүлийн үед баригдсан энэ гой барилга, гой интерьерийг гүйцэхэргүй байсан болохоор ер нь одоо няа санагддаг юм байлээ. Няа газараа төрүүлж байрлаад гой газартаа сүүлд нь барьж байгаарай. 2-3 цагийн дараа онгоцны буудлын руу хүрсэн. Тэгтээ тэр Окода гэдэг гой газартаа очиж кофе шопт нь очиж гой пастри идэх гэж бодож байна. Тэгээд тэр гой газрын хамгийн таалагдаагүй юм нь болохоор бүрийт тоглоомын газраа тамхи татаж болдог. Хасаагүй тамхины үнсний саунууд байгаа. Тэнд нь тамхи татаж болдог нь надад айгүй төвөгтэй хэцүү санагдсан. Дам тамхитай stand өртөд жоохон хордоод байсан учраас алхаж кофе олж уугаа тэгээд нисэх онгоцны буудлын руугаа явна да. Хамгийн сүүлчээ сануулгах юм бол Филиппиний онгоцны буудлын нэлээд жижигхэн хүн ихтэй юм байна. Тэгээд онгоцны буудлын хот дотроо тэгээд нэлээд төвжирчиж орд юм байна шүү. Гарцсан бүр ингээ хот дотроо заяа. Тэгээд Таиландд буусан чинь онгоцон дотор миний хөл даараад гэсэн манай нөхөр надад өөрийнхөө аимшигтай өнгийн намсыг өмсүүлж гисэн. Би тэрийг өмсөжтэй л яваад байна. Энэ хүрээд бид хоёрын Филиппин явсан аялал дууслаа. Тэгээд дараагийн үрчлэгээр уулзлаа. Түр баяртай. Say баяртай. Баяртай. How are your foot doing under there with no socks? Huh? Sucks. Okay. Okay. As long as your feet are toasty. Нэг алдартай шүд цайрлагч чинь ирсэн байна.